Сайн мэцэн үү? Бид та бүхэндээ кино дээрх төрөл бүрийн зэрсгүүдийн талаар цуврал болгон хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлгээр бид мандарины 10 бүгжийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамт оорой. Marvel-ийн 10 бүгжийн талаарх тухай зүйлсийг 2021 онд бүтээгдсэн Shang-Chi кинон дээр дурддаг. Гэхдээ үүнээс өмнө 10 бүгжийг хамгийн анх 2008 онд бүтээгдсэн Iron Man 1, 2010 онд гарсан Iron Man 2, 2013 онд бүтээгдсэн Iron Man 3, мөн 2015 онд гарсан Ant-Man зэрэг кинонууд дээр анх камео хэлбэрээр халтхан гаргаж байсан юм. Юутаж бүгдээрээ эхлээд 10 бүгжийн талаар мэдхээс өмнө тус бүгжнүүдийг эзэмшигч эзэн болох мандарины тухай мэдэж авцгаая. Marvel-ийн комиктэр Тэмүүжин, Канга хаан, Улаанбаатар, Тото, хаан Кашик, Сүбэдэ, Мандарин, Бүжүүн гэх мэт цөөн хідэн туслах монгол дүрүүд гардаг. Харин тэдгээр дундаас хамгийн их гардаг олон танигдсан дүр нь Мандарин юм. Marvel-ийн эцэг болох Stan-Lee-гийн 1964 оны 2 сард гаргасан Tale of Suspense хэмээх комиктэр Мандарин хэмээх дүр хамгийн анх гарч ирсэн юм. Мандарин нь Iron Man-ийн комиктэр хамгийн хүчтэй дүр гэгддэг. Тэрээр Marvel-ийн нийт 20 гаруй комик ном, 5 анимашн бүтээлүүдээр гардаг. Түүний ээж нь Английн язгууртан гаралтай эмэгтэй байсан бол харин аав нь алтан уургийн хүн байдаг. Гэвч түүнийг баг байхад аав нь өөд болж дараагаар нь үүнээс болоод ээж нь хүн цохилтонд орон мөн удалгүй өөд болдог. Тийхүү багаасаа зовлон үзэж өссөн Мандарин маш эрт бие даасан сэтгэлгээтэй хүчтэй нэгэн болж өсдөг. Аав ээжийнхээ төрхийг бараг мэдгүй тэрээр авга эгч дээрээ өссөн шинжлэх ухаан болон тулааны урлагаар багаасаа хичээллэж эхэлдэг. Гэвч тэд татвар төлөөгүй гих шалтгаанаар гэрээсээ бөөгддөг. Мандарин нэгэн өдөр аимшигт сүнсний хөндий химэх газар явж байгаад нэгэн осолцсон хар гаригийн хөлхийг илрүүлэн тэндээсээ 10 төрлийн хүчийг шингээсэн 10 бүгжийг гартаа олж авдаг. Дараа нь тэрээр 10 бүгжийг ашиглаж суран зэрэгэлдэх тосгоноо захирч эхэлснээр түүний байлдан дагуулалт эхэлдэг. Товчондоо 10 бүгжийн хүчийг ашигладаг Мандарин химээх дайсан ийхүү мэндэлсэн түүхтэй. Энэ түүх нь кинон дээрээ гардаггүй. Өөрөөр хэлбэл кинон дээрээ арай өөр түүхтэй болсон байдаг. 10 бүгжийг илэрхийлсэн бэлэг тэмдэг нь энэхүү тэмдэг юм. Үнэн дээр Shang-Chi киноноос өмнөх тэдгээр кинонууд дээр 10 бүгжийн бэлэг тэмдгийг монгол бичгээр бичиж дотор нь монгол сэлмийг дүрсэлсэн байсан бол Shang-Chi кинон дээр цагираа доторх монгол бичгүүдийг ханц болгон өөрчилж, мөн доторх сэлмүүдийг хятад сэлэн болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн Shang-Chi кинон дээр 10 бүгжийг 10 цагиргаар дүрсэлдэг. Киноны найруулагчдын нэг Jonathan Schwartz яагаад бүгжийг бугуйч хэлбэрээр дүрсэлсэн болохооч тайлбарлажээ. Тэрээр нэгэн ярилцлагад дурдахдаа хэрэгтэд Shang-Chi дээр 10 бүгжийг бүгж хэлбэрээр нь дүрсэлсэн бол үзэгчид бүгжийг Thanos-ийн Infinity чулуунуудтай андуурах байсан хэмээн тайлбарлажээ. Тиймээс Shaolin-ийн ламдрын гарт байдаг шиг 10 бугуйч хэлбэрээр дүрсэлсэн энэ ажээ. Үргэлжлүүлээд яриандаа орвол 10 бүгж нь тус бүр өөрөөр хүч чадлыг илэрхийлдэг бөгөөд мөн өөрөөрийн нэртэй. Эхлээд 100 гарын бүгжүүдийг танилцуулбал 100 гарын жигчэн уурын зүүсэн бүгж нь Zero хэмээх нэртэй бөгөөд маш хүйтэн агаарыг гаргах хүчтэй. Дараа нь 100 гарын ядам хуруунд зүүсэн 5 хошуу хэлбэртэй бүгж нь Liar нэртэй бөгөөд бусдын бодлыг унших чадвартай. Дунд хуруунд дахь бүгж нь Lightning хэмээх нэртэй бөгөөд энерги цахилгаан гаргах хүчтэй ажээ. Долоор хуруунд дахь бүгж нь Incandences хэмээх нэртэй маш хүчтэй галын дүл гаргах хүчтэй. Эрхийн хуруунд дахь бүгж нь Daimonic хэмээх нэртэй таталцлыг хянах лазер гаргах гэх мэт хүчтэй ажээ. Харин баруун гарын бүгжүүдийн хувьд бол баруун гарын жигчэн хуруунд зүүсэн бүгж нь Nightbringer хэмээх нэртэй өрсөлдөгчөө харанхуй орчинд авч ирэх хүчтэй. Ядам хуруунд дахь бүгж нь Spectral хэмээх нэртэй объектуудыг молекул болгон задлах чадвартай. Дунд хуруунд дахь бүгж нь Spin хэмээх нэртэй салхийг өдөртөн хууль салхийг үүсгэх хүчтэй. Долоовор хуруунд дахь бүгж нь Influence хэмээх нэртэй янз бүрийн долооны энергийг гаргах чадвартай. Эцэстээ баруун гарын эрхүү хуруунд дахь бүгж нь Remaker хэмээх нэртэй хүчил төрөгчийг хортой агаар болгон хувиргах гэх мэтээр альва зүйлийн найрлах бүтцийг өөрчлөх хүчтэй ажээ. 10 бүгжийн далбайг харахад монгол бичгээр бичсэн байдаг билээ. Тэгвэл тэдгээр бичгүүдийг уншвал ордууд болон Монголын эртний овг аймагуудын нэршлүүдийг бичсэн байдаг.
Тэдгээрийг цагийн зүүнний дагуу уншвал хар орд, хонгираад, хөх орд, олон хууд, мэргэд, улаан орд, ногой орд, жалайр, аруулад, цагаан орд хэмээн тус тус бичсэн байдаг. Эдгээр орд улсуудыг товчхон мэдж авцгаая. Хар орд нь хар хятаан буюу 1124 оны үед Төв Азад байгуулагдсан улсыг хэлдэг байна. Тус улсыг Монгол угсааны хятаан хүн байгуулсан бөгөөд 1218 онд их Монгол улсын цэрэг дайлан эзэлснээр мөхөөжээ. Хонгираад нь язгуурын Монгол аймаг дарилгын монголчуудын нэгэн хэсэг бөгөөд тэд хөлөн буй нуурын сав газраар нутаглаж байсан эртний Монгол аймаг юм. Монголын хяад борчхон буюу Алтан уургийнх нь Хонгираатаас бэр гуйж авдаг байжээ. Чингис хааны эхнэр Бүртөвжин Хонгираатын дайс эцний охин болно. Хөх орд гэдэг нь Батхааны хүүхдүүд болон түүний дүүнрийн удирдан ижил мөрний хөвөөгөөр нутаглаж байсан Монголын нэгэн ханилэг юм. Хөх орд нь 13 дугаар зууны дундор монголчууд болон түргүүд ижил мөрний хөвөөнд суурьснаар үүссэн түүхтэй. Хөх ордны улсын анхны хаан нь Чингис хааны хамгийн ахмад хөвөн болох Зүч байв. Хожим Батхан хаан ширээнд сууснаар Хөх орд улс гэж байхаа байсан түүхтэй. Олхнууд нь Монголын түүхэн овог аймагуудын нэг юм. Тэмүүжин, Хасар, Хачиун, Тэмүүгэ, Тэмүүлүүн нарын их өөлүүн нь Олхнууд овогтон болно. Олхнууд овог нь Монгол улсын Ховд, Говьалтай, Завхан, Арханга, Хөвсгөл гэх мэт 9 аймгийн 23 сум тархсан гэдэг. Мэргэд нь 12 дугаар зууны үеийн Монголын 5 ханилгуудын нэг юм. Мэргэд нь Сэлэнг мөрний хөндөй болон Орхон голын доод хэсгээр амьдарч байжээ. Тэд 20 жилийн турш Тэмүүжинтэй тэмцэлцсэний эцэст 1200 онд бут цохигдом их Монгол улсад нэгдэн оржээ. Сонниос Тэмүүжингийн их Олхнууд овгоос гаралтай өөлөн 1153 оны орчим Мэргэд аймгийн их чилээдүүдтэй сүү 50 нутаг руу явж байх замд нь Тэмүүжингийн эцэг Евсүхэ түүнийг булаан авч суусан ажээ. Хариуд нь 1181 оны орчим Мэргэдүүд Тэмүүжинг Орхон голын орчин байхад нь довтлон Тэмүүжингийн гэргий бүртэйг өөрсдийн нэгэн жанжинд ихтер болгон өгсөн түүхтэй. Мэргэдүүд үүгээрээ хамгийн алдартай. Улаан ордын талаар хараахан дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй ажээ. Ногой ордын хувьд ногой овог буюу Кавказын монголчуудыг инхүү нэрлэж байсан гэдэг. Жалайр бол дарилгын монголчуудад хамаарагддаг язгуурын монгол аймагуудын нэг бөгөөд Чингис хааны дээд өвөг Хайду хааны үед монголчуудын захиргаанд орж байжээ. Тэд 10-аас 11-р зуунд Хямдны нуруу Хэрлэн голын дагуу нутаглаж байгаад Кидан улсад шахагдсанаар 11-ээс 13 дугаар зууны хооронд Хинтийн нуруу Онон Хэрлэн голуудын сав газраар нутаглаж байжээ. Улмаар Монголын байлдан дагуултаар тарж бутран Ил хаант улс, Цагаатайн улс, Юан улсаар тархаж үлдсэн хэсэг нь Монгол нутагт суух болжээ. Монгол улсын хаалх ястан бүрлэхэд голлон жалайрууд их оролцсон байдаг. Аруулаад овог нь Бодонжир мунхагийн угсаатан Аруулаадын нэрээр нэрлэгдсэн овог юм. Тус овгоос хамгийн нэр алдартай нь Борч бөгөөд түүний удам нь үе үеийн их хаанд үнэнч зүтгэсэн гавьяатай байсан юм. Чингис хааны сартуулын байлдан дагуултаар их Аруулаад овгийнхан Цагаатайн мэдлийн нутагт шилжин очсон түүхтэй. Цагаан ордны улс нь 13-аас 15 дугаар зууны үеийн Алтан ордны улсын хараат улс байв. Энэ улсыг Зүч хааны том хүү Орда хаан байгуулсан бөгөөд одоогийн Казахстаны хойд, зүүн хойд, Сибирийн төв ба өмнөд хэсэг Енисей мөрний сав газрыг хамарсан улс байв. 1370-аас 1390 оны хооронд хаан ширээний төлөө Үмэн самун өрнөж байсан тул хүч чадал нь их суларч хожим 1446 онд Абулайр хаан өөртөө нэгтгэсэн ажээ. Ерөнхийдөө мандарины 10 бүгж нь Монголын тэдгээр овог аймагуудыг илэрхийлсэн байдаг гэсэн үг ажээ. Эцтэй хүчит 10 бүгж нь Таносын чулууны хүчийг гүйцэтгэл болохоос биш маш их хүчтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Марвелын ертөнцийн сансар октор хөдөл биш харин дэлхий дээрээ бол хамгийн хүчтэй зэвсэг гэсэн үг. Мандарины дүр нь маш их хүчтэй дүр боловч комик дээрх мандарины дүр нь өнөө хүртэл сайтар танигдаж чадаагүй дүртэй тооцогддог. Учир нь 2021 онд бүтээгдсэн Шанчи кинон дээрх мандарины дүр нь Iron Man-д огтхонч тулгарч үзээгүйн дээр илүү хятад өрхтэй дүр байсан юм. Түүнчлэн Marvel-ийн олон үзэгч фэнүүд Iron Man 3 дээрх мандарин дээр илүү их хүлээлтийг хүлээж байсан юм. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.